сайн бацгаана уу? Токио хотын шинэ очно Мису гэдэг газраас бичлэг эхэлж байна. Энэ газар яг өмнө би тоор иржсэн газар мөн байна. Тэгээ миний энэ хойно харж байгаа газар бол номын дэлгүүр. Өнөөдөр би Токио хотод байдаг англи ном зардаг дэлгүүрүүдээр явахаар шийдсэн. Токио хотод 9 хэмээн дулаахан салхитай өдөр байна. Тэгээ энэ дэлгүүр маань болохоор одоо 10 цагаас нэг юм байна. Одоо цаг нэг 9:50-д болж байгаа. Одоо нэг 2-3 минутын дараа нэ. Тэгээд иш хамт орж ном үзцгээе. Зорж ирсэн газарт маань англи ном байдаг юм байна. Ямар сонирхолтой Google-ээс хайсан ч үл энэ газрыг саасан ч англи ном байдаг үнэ англи. За тэгтээ яах вэ? Апон гэсэн үг та. Энэ юм гоё ном. Хүүхдээ хоолны ном. Энэ ном гэж хэлээ. Энэ болохоор 1-2 нас 1-5 настай хүүхдээ. Энэ болохоор 5-аас 8 11 сар хүүхдийн хоолны ном юм байна. Амар гоё. Энэ хэсэгт хүүхдийн ном зардаг хэсэг байна. Энэ болохоор муур толботой ном байгаа. Монголоор орчуулагдсан байсан шүү дээ. Муурны энэ бас 12 11 бүлэгний тухай. 14 бүлэг. Энэ юм шүү дээ. Хүүхдийн ном айгуу хөөрхөн. Гоё. Яагаад хэвлэл одоо энэ нарта манжингийн үлгэр байна. Манжингийн үлгэрийг битгэл ангитай бүтнээр нь чийжилж билээ. Энэ болохоор хүүхдийн гарыг зөвшрүүлэх одоо яг насаар нь мэдсэн номнууд байна. Одоо хайчлах, зурах, мэдчлэн нуглах жижигхэн булчингуудын нөө ажилладаг. Би энэд нэг ийм 2 ном авд юм уу гэд зурдаг. Энэ болохоор зургаар, энэ болохоор ингээм янз янзын хайчаар өөрхөн номнууд. Тэд нэр ингээд насаараа сургуулийн өмнөх нас хүртэл. За эхний дэлгүүр рүү ороод гараад ирлээ. Англи ном байдгүй дэлгүүрээс таарад амжилтгүй. Гэтэ энэ ном авсан. Одоо дахиад өөр англи ном зардаг дэлгүүр рүү Google Maps-аас хайж явахаас энэ болохоор би сая зурдаг ном авлаа. 1000 yen. Тэгээд одоо энэ ч нэг зогсож байгаад хаашаа явахаа хахаас амар гоё дэлгүүр болсон. Одоо яг миний энэ хойно харагдаж байгаа ийм бичиг хэрэг юм байдаг. Открытка, үзэг, харанда тийм жижиг сажиг юмнууд гээд амар хөөрхөн. Би тэнцэнээс ийм юу авсан? Номны авчир авсан. За харал ийм. Тэгээ энэ дэлгүүр бас шинэ очно мессеж байдаг юм байна. За би зүгээр явж байгаад боллоо. Мууртай. Би хаяг нь оруулна за. Тийм бичиг хэргийн стикер, гэмэт янз янз жижигэн амар хөөрх юмнууд байдаг дэлгүүрээсэн.
дэлгүүрээ болсон шүү. Яг явж байгаа даа. Товцнэ. За, ер нь бол хайжсан дэлгүүрүүд руугаа ороод үзлээ. За, яа баахан ном үзлээ. Сүүлд орсон миний номын дэлгүүр болохоор юм янз бүрийн second hand номнууд их байдаг. Агуу том өргөн хүрээний янзын шинжлэх ухаан, тэгэл философи, словарь одоо ер нь бол бараг зөндөө их номууд байсан. Тэгээд бас яг Япон зохиолыг орчуулсан, англиар орчуулсан номнуудаас байлаа. Тинчээ бол зүгээр нэг дайраад өнгөрөх биш, бүр нэг өдрийг бүр ингээд юу яах юм бэ? Нэг өдрийг бүр ингээд цаг гаргаад бараа бүтэн өдөр зүгээр тийм ном ухвал болох юм байна. Би бол уусаа хальт үзэл гарлаа.